Сайн бацгаана уу? Хязгааргүй подкаст хэлгээд бэлэн боллоо. Тэгээд энэ подкастаараа хандаа бид хоёр стартап эрхлэхийг хүсэж байгаа хүмүүс, эрхэлж байгаа хүмүүс, эсвэл өөрийн гэсэн бизнестэй болох хүсэж байгаа хүмүүстэй зориулаад яг стартап үүсгэн байгуулагчид, үйлдвэрлэл эрхлэгчид ийм хүмүүсийг зорчдоор урьж тодорхойлохыг нэрлэж байгаа. Тэгээд энэ удаагийн зочноор бас нэгэн гайхалтай бүсгүй оролцож байгаа Өрмөн брэнд бас та бүхэн мэдчихэж байгаа ах. Тэгээ Өрмөн брендийн үүсгэн байгуулагч Уянга үүсгэн оролцож байна. Сайн байна уу? Бидний зориулгыг хүлээж авсан баярлалаа. Сайн байна уу? За намайг ингээд энэ гоё подкастнда зочноор ирсэн явдал та хоёрт бас баярлалаа. Баярлалаа. Тэгээд Уянгагаа зочноо танилцуулахад сая бас өөр жоох яриуллаа л да. Тис өөр мэрэгчлэлтэй гэж байгаа. Тэгээд бэлчээрийн кадастр гэсэнтэй кадастр гэдэг нь одоо газар зүйн мэрэгчл юу гэсэн үг байна. Ийм мэрэгчлэлтэй байж байгаа. Одоо болохоор ерөнхийдөө маркетинг чиглэл рүү сонирхоод тийм хүмүүсийг менторлээд явж байгаа. Тэгээд өөрийн одоо Өрмөн гэдэг брендийг үүсгэн байгуулад ингээд одоо 7 жил болж байгаа гэсэн. Тэгээд 2017 онд үүсгэн байгуулагдсан гэхэр чинь тийм. Тэгээд хүүхэд төрүүлсэн ээж болсонтой холбоодоод энэ брэнд нь бас бий болсон гэж байгаа тийм. Тэгээд бас энэ ээж болсон гэдэг бол эмэгтэй хүний хувьд аюу тум бас ингээд нэг амьдралын бас нэг үе шат өөрчлөгддөг юм шиг надад бас санагддаг л та. Тэгэхээр энэ дээр одоо хүүхэдтэй болоод ээж болоод бас амьдралаа бас арай өөрөөр хараад өөрийн гэсэн одоо брэндийг үүсгэж бас амжилттай явж байгаа. Энэ яг одоо Өрмөн брэндээ яагаад авах үүсгэн байгуулсан талаараа ярьж байна. За болохоор хүүгээ төрүүлснийхаа дараа ингээд яг төрүүлж авах процесстай ч гэсэн айгүй хүүхдийн тухай мэдээлэл судалдаг байсан. Тэгээд тодорхой хэмжээнд ингээд бүх анхаарал байсан анхны хүүхдээ байгаа тий. Тэгэл тийшээ төвлөрч байгаа. Тэр их мэдээллүүдийг тодорхой хэмжээнд ямар нэгэн юм болгоё гэж бас тухайд бодож байсан. Нөгөө талдаа ингээд яг motherhood гээл тийм хүүхдээ хараад гэртээ суугаал тий. Ажилгүй орлогогүй ингээд нэг хамааралтай юм шиг болцсон ч юм уу тий. Тэгээ тийм байгаад тэрхээр бас нэг эмэгтэй хүмүүс ч нэг түрүү хоёлаас ярьжсэн төрсний дараах сэтгэл готрол гэдэг ч юм уу те тийм хэцүү үе тохиолддог. Тэгэнгүүт миний үе зөвөр хувийнхээ хувьд ингээ харангууд яг тиймэрхүү хэцүү үе тохиолдонгууд ямар нэг зүйл рүү фокус хийгээд тэгээ тэрнийхээ арт гарах байдлаар даван толдог гэсэн баггүй. Надад нэг юм хэрэг болчиход тэгээ тэрийгээ болохоор яг тухайн үед хүүгээ 7 сартай хахад нь нэгт шинэ ажилд орох, хоёрт болохоор яг энэ өөрийн гэсэн брендийг үүсгэж үзье гэдэг байдлаар эхлүүлж байсан. Тэгээд дөрөвний хэлсэнчлэн миний яг үндсэн мэргэжил газрын кадастр тэгээд магистра бэлчээр судлалаар хамгаалаад маркетингаар ороо ингэж сурсан. Гэхдээ ороо ингэж сурсан ч гэсэндээ нилээ нэг юм миний өөрийн хувийн чанартай ч юм уу те тохирох юм шиг санагтаад тэгээд тэрнгээрээ сонирхоод бас юм хийж үзье гэдэг одоо байдлаар яг Өрмөнийг анх эхлүүлж байсан. Тэгээд яг ингээ бодоод үзэх юм бол Өрмөний одоо ингээд эцсийн бүтээгдэхүүн хэдий хүүхдээ хувцс ч гэсэндээ байнх эхлүүлэхдээ хүүхдээ хувцс хий гэж бол эхлүүлээгүй юм билэ. Яг ийм гоё соёлтой те яг ийм системийг ухсарсан юм компани бүтцийг бий болгоё гэж эхэлж байсан. Тэгэхээр одоо хүртэл ингээд миний хийж байгаа юмнууд илүү ийм компаниг зөв соёлтой, зөв бүтцтэй те. Тэгээд тэр дотор байгаа хүмүүс нь өөртөө хөгждөг, өөртөө зарлаг мөрөөдлийн төлөө бас явж чаддаг. Тэгээд ингээд харилцан гоё ашигтай байх тэр системийн төлөө илүү зорж ажилтдаг гэх юм уу. Тэгээ систем зөв байх юм бол эцсийн бүтээгдэхүүн өөрөө банк сайжраа хөгжөө явдаг. Тийм бага. Тэгэхээр одоо саяны тэр нөгөө гоё систем одоо компани жижигч вэ, томч вэ нөгөө бүтэц засаглал систем гэдэг зүйл бол маш чухал гэдэг те. Тэгэхээр яг тэрэн дээр яг өөрийнх нь одоо ноу хав нь юу байна? Яг энэ системээрээ бас Өрмөний брендингээ хийж байгаа. Тэгээд олон бас тодорхой хэмжээнд хүрээд ирэхээр ребрендингүүд хийгээд тагшаа харагдаад байгаа нь тий. Тэгэхээр энэ талаараа бас яриад өгвөл. За хамгийн анх бол Өрмөнийг эхэлж хахад би өөрөө одоо ингээл те нэг найзаараа зургийг авахулдаг. Тэгээ нэг найзтай хамт ингээд мессенжерт нь хариулдаг. Тэгээ постэр мастер өөрөө хийдэг. Тийм гутаа хүмүүсээс захиал орж ирэнгууд нь тэрийг нь аваад материал авангуудаа нэг ойдлчинд очиж ойлал тэгэл тэрийг нь хөргөж өгдөг юм энгийн бүтцтэйс аахгүй. За тэгэж явж байгаад 17 онд яг ажилд орохдоо зэрэгцээд хийжсэн учраас яг ажлын хажуугаар яг тийм бүтцээрээ л явж байсан. Үндсэндээ бол орлого нь орсны дараа зардлаа гаргадаг ямар ч юм зардлын нэгжүү гэх юм уу тийм easy бүтцээсэн гэсэн үг байхгүй. За тийм юмд ингээ хөөхөн угаасаа л орж ирснийх нь тодорхой хуваар нь зардлуулгаж гаргаад үлдсэн ингээ хоримтлагтай явж байгаа учраас зардалгүй учраас яг хөөхөн болоод байна гэж бодсон. Тэгээд яг 17 оны 11 сард эхэлчихэд 18 оны 11 сард
дараагийн хүү маань төрөх болоод декретээ авахтайгаа зэрэгцээд яг ажилласаа гараад тэгээд яг өргөнлөгөө 100 орж эхэлж байгаа байхгүй. За тэр шийдвэр гаргах болсон шалтгаан нь зардлах 30-аас гэж те. Одоо тэгэл орлоготой байгаа юм шиг л харагдаж байгаа шүү дээ тий. За тэгээд тухайн үед болохоор 18 он 9 сард би Shark Tank-д ороод хөрөнгө оруулалт авах саналаа авчихсан. Тэгээд төрхөө хүлээнгээ за ер нь хөрөнгө оруулалт авах юм чинь гэж бодоо бийжсэн чинь за ингээл нөгөө нэг due diligence болон те ингээд төслийн төслөө бичнэ гэдэг ч юм уу процессыг өгөхтэй явж байгаа хөрөнгө оруулалт маань жоохон хойшлоод тэгээ бийжсэн чинь 19 оны 2 сард Shark Tank-ийн нэвтрүүлэг гараад айгүй олон хүний анхаарал одоо төвлөрөөд те тухайн үед чинь Shark Tank-аар орсон бол одоо ингээл улс орон даяар үздэг дээрэс айгүй нэр хүндтэй байдаг байсан нэвтрүүлэг. Тэгээд маш олон хүний тэр бөөгнөрлийг одоо жишээ нь би хуваараа маркетинг хийгээд мөнгөний төлөөд Монгол ээжтэйгээр гаргаад ч юм уу хизээч дахиж тийм үү боломжтой гарахгүй штэ тий. Тэгэхээр тэр бүүмийг ашиглана гэд хүн маань тухайд төрөөд 2 сартаа алцсан. Тэгээ 2 сартаа хүүгээ яг ингээл тэрэгнэр нь төрөөл нөө давуугаа аваад төлчнлөгөө зөвөл гэдэг процессыг өргөжлүүлэл явсан. Тэгээд тэр үе бол надад яг ингээл бас нэлээд чаленж юмсан. Анхны маань хүү 2 нас хүрээгүй. Тийм жоохон ой гарантай. Тэгсэрнэ 2 дахь хүүхэд нь ялах хэрнээ тэр одоо юу гэлээ аюусаа ашиглахыг хүссэн байна те. За тэгэж явж байгаа дараагийнхаа хөрөнгө оруулалтыг аваад гэхдээ Shark Tank нэвтрүүлэг гэхээсээ илүү надтай хамт ажиллаж исэн Голомт банкны хамт олон маань 20 хэдүүлээ нийлээд одоогийнхоор бол одоо ингээд нөө fundraising хийгээд гэх юм уу тий. Тэгээд хувь нийлүүлээд тий. 20 дүүнээс нь 31 сая төгрөг анхны би болгоод надад хөрөнгө оруулалт хийжсэн. Тэр нь би бүр үнэхээр баярлаж авдаг. Одоо ингээл яг ийм өрхийн бизнес байж байгаа л тий. Одоо яг жигнэс бизнес болох гэдэг шүү дээ тий. За тэгээд техлонгууд одоо жигнэсээ одоо ийм ажлын байртаа олоод тий дэлгүүртээ олоод худалдагчтай олоод одоо цэгтэй хөрөнгө оруулалтыг оёдлын машин дээр аваад яг ингээд үндсэн цагийн ажилтнтай олж эхэлж байгаа байхгүй тий. Цалин олгодог тий. Энд бүтээгдэхүүн борлуулагдахгүй байсан ч гэсэн энд зардал гардаг яг бизнесийн юм зарчимлогоо шилжиж эхэлж байна. За тэгмээд энэ үеийн челленж бас айгүй өөр тий. За өмнө нь бол ингээл өөрөө дуртай үед ажиллахгүйсэн ч гэсэн зардал гардаг окей байж олж исэн бол одоо ингээд зүгээр суух юм бол тийм зардал гараад байдаг болчихлоо шүү дээ. Тийм тэгэн гот тэр өөрөө үнийн дөнгөд хаанаас гарч ирэх ёстой байлаа гэж бодонгууд нөө үнийн бодлого өөрөө зөв байсан юм уу тий бүтээгдэхүүний ялгарл өөрөө яг болж исэн юм уу гэл ингээл айгүй олон асуултууд болгож эхэлж байгаа. Тэгээ нөгөө талдаа манай оюутлын салбарын чинь бас яг ийм залуучууд гэхээсээ илүү яг ийм одоо надаас бол ахмын настай хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгвэл урд нь ерөөсөө ийм баг хамт олон өдөртөж үзээгүй ч юм уу тий. Ийм нэг удирдлагын албан тушаал хашиж байгаагүй хүн яг өөрийнхөө бизнесийг ингээд тэгээ өөрөөсөө жоохон ахмын настай багийг бүрдүүлээд ингээд бацнаа гэдэг бас айгүй өөр чаленж байт юм бэлээ. Тэгээ тэрэн дээр бол хамгийн анхны нэг яг цохилтоо авч ирсэн. За энэ хүү өдөрт гэдэг чи ер нь юу вэлээ те энэ зардлуудыг чи ер нь яаж нөхөх ёстой вэ энэ чи яг ингээд доктортойгоор цаашид үргэлжлэх юм мөн үү гээл те тэгээд ингээд дараагийн цохилт ирэнгөө дахиад л одоо энийг яаж даван туулах юм гэхээр ингээд шинэ юм суралцъя хай те ирээ олъё гээл тэгэл хамгийн анхны миний хийсэн юм болохоор тухайн үед бол сая 800 мянга байсан санагдаж байна. Нэг менторингийн хөтөлбөр байсан. Тэгээ ингээ менторуудтай уулздаг. Хажуугаар нь яг ийм бизнесийн сургалтууд авдаг. Тэгээ тэр бол надад бол аюух мөнгө байсан. Нэг бас тэр чинь ингээ урьдчилгаа эдэргээ бодонгот нэг 2 хүний 3 хүний урьдчилгааны цалин штэ тий. Тэгээ гоо шууд ингээ аваач өгнө гэдэг бас тий. Тэгээ дээрэс нь нэлэх хөөхтүүд байдаг. Тэгээ тэрэнд ямар ч ясан төлбөрийн төлөөд би бүр тийм Монголдо тийм абзеру консалтанс хамгаалдаг. Тэгээ яг тэр юунд орж явах үеийнхаа одоо ингээд зургаа хараад тэр мэдрэмжээ бодонгууд би ингээд бие сэтгэл физиолог бүх юмроо яг хамгийн доод түвшинд очсон байсан. Ингээд төрсний дараа сэтгэл готрол байдгсэн ч үгүй ингээд гормон тэгээд тэр их нөгөө нэг ажлын ачаалал за тэр хүмүүсийг би өдөртөж чадахгүй байнда гэдэг стресс тэгээ хариуцлага гэдэг юм нийлэхээр хүн үнэхээр дооц ихтэй бас очиж болт юм байлээ. Тэр момент бол би тэр үед бас мэдэрчээсэн. Тэр үеийн юу бас айгүй өөр байсан. Одоо нөө бизнесийг өдөртөх арга барил. Тэгэл тэндээсээ явсараад ингээд
бодоод үзэхэд одоо яг 3 дахь ребрендингээ хийж байгаа. Энэ өөрөө зах зээлдээс ирж байгаа хэрэглэгчийн санал хүсэлт, миний өөрийн бодож байгаа юм хоёрын дундаас гарч ирж байгаа юм те. Тэрнээс би ингээд дан ганцаараа бодоод тэрийг хэрэглэгч өөрөө худалдаж авах хэмжээний үнцэнтэй байхгүй болвол энэ өөрөө бизнес мөн үү гэдгээ бас бодох хэрэгтэй. За тэр зарчмынхаа дагуу явсараа тэгээд өдий хүртэл бол бүтцээ ол нилээд одоо сольж үзлээ. Бизнесийн моделийг өөрчилж үзлээ. Тэгээд ингээд онож бүдрээл. Тэг ингээд тийм ингээд харж хахад өдий хүртэл би яг ингээд зүгээр ашигт ажиллагаа бодоод үзэнгууд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дандаа компани дотоод үйл ажиллагаараа зарцуулсан мэт юм лээ. Ер нь бол ашгуудаа бүгдийг нь хийдэг. Бараг өөр орлогуудаа нэмээд компани одоо үйл ажиллагааг сайжруулах руу чиглүүлж одоо орлого оруулдаг гэх юм уу. Тэгэхээр яг энэ одоо нөгөө миний өөрийн бараг пашн байгаа байхгүй тий. Яг юунд зарцуулдаг гэдэг нь яг хэлбэл яг юу компанийн дотоод гэдэг нь дотоод үйл ажиллагаа сайжруулалт гэдэг дээр ер нь бол хөвчлэн хүний нөөцүүд тэгээд нөө автоматжуулалт те. За тэгээд тийм үйлдвэрлэл за тэгээд тийм e-commerce хэвд ч гэсэн автоматжуулалт гэл тэгээд олон одоо платформуудын хооронд нь API-аар холбоход хүртэл гардаг зардлууд гэж байгаа тий. За тэгээд гаднаас зөвлөх үйлчилгээ авах. Одоо бид нар чинь өөрсдөө ингээд хангалттай мэдээлэлтэй биш байгаа цагт маш сайн мэддэг хүнд нь хангалттай төлбөрийн төлөөд цаг хугацаагаа хэмнэх гэдэг л одоо гол сонголт байгаа шүү дээ. Тэрэнд зориулсан хөрөнгө оруулалтууд бол аягүй өндөр дүнтэй байдаг. Тэгээ ер нь суралцахад зориулсан гэх юм уу те. Ялангуяа нөгөө эхэлж байгаа одоо энэ стартап эхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэлч юм уу. Энэ дээр бол нөгөө тодорхой цэгт очичоод цаашаага яахаа мэдэхгүй асуудлууд тулгардаг тий. Энэ дээр бол яалтчгүй нөгөө гадны консалтинг, гадны сервис ч юм уу тийм юмыг аваад өргөлжлүүлэх нь дараагийн зөв алхмын эхлэл болдог. Тэгээ энэ рүүгээ бол маш их хөрөнгө оруулалтыг бол хийж явж байгаа юм байна гэж харлаад мөн тий. Тийм. Тэгээ нөгөө стартапууд гэх юм уу тий одоо ингэ дөнгөж бизнес эхэлж байгаа хүмүүст тэр хөрөнгө оруулалтыг хийхэд айгу нөөц багтай штэ бид нар ч тийм ингээд орлогын хувьд ч гэсэн айгу бага нөөцтэй, хүний нөөцийн ур чадрын хувьд ч гэсэн айгу бага. Тэгэнгუთ энэ бага орлогоороо тэр одоо нөгөө нэг хүний нөөц рүүгээ хөрөнгө оруулалт хийдэг нөгөө хүн гараа явдаг ч юм уу тий өөр ашиггүй болох эрсдлүүд айгу их байдаг. Нөгөө талдаа маш олон талбарууд руу хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж хахад энэ нь нэмэр нэг юмаа гээд одоо яг юм хүний одоо зөвлөх үйлчилгээний өндөр дүнтэй штэ. Тэрийг гаргаж ирнэ гэдэг тэр удирдлагын бас шийдвэрээс айгу хамааралтай. Тэг хүмүүс бол хөвчлэн миний харж байгаагаар бол галаа унтраах гэх юм уу те өнөө маргаашийнхаа яг ийм асуудлуудад хөрөнгө оруулалт хийгээ яваад идэг. Гэхдээ стил одоо ингээд тэрний суурь шалтгаан нь юу вэ гэхээр тэрийг илүү тод харчих юм бол одоо дараагийн ажлууд нь асуудлууд нь илүү багасах чиглэл рүү хөрөнгө оруулалтыг үл зүгээр юм болоо гэж боддог. Тэгээд консалтингийн бизнес Монголд бас харьцангуй одоо хөгжиж эхэлж байна тий. Тэрнээс биш 7 жилийн өмнө бол консалтингийн бизнес бол дандаа том компаниуд тий дундаас дээш компаниуд л авдаг байлаа шүү дээ. Ойлголт нь ч гэсэн нэлээд хэцүү. Тэгээд сүүлийн үед л гарч ирж байгаа. Тэгээд дээрэс нь туршлагачиж эхэлж байна. Зөвлөхүүд маань өөрсдөө ингээд анзаарч байхад хувийн бизнесээ хийж үзээгөө тий. Монголын бизнесийн орчин экосистемийг нь ойлгоогүй байснаа ингээд хүнд зөвлөгөө орж ирээд байгааг нь харахаар ингээд хаяад ингээд гайхдаг байхгүй. Сариучлаар өөрөө яг надад юу хэлж байгаа вэ тий. Номон дээрээс сурцсан. Цаасан дээр юм яриад байдаг. Аяг бодит байдал нарийн өөр юм байдаг. Гэтэл ингээд онлайн хувьд гэх юм бол тэр онлоод хөвчлэн 100 200 жилийн тэ шалгарцсан бизнесийн орчин аль хэдийн тогтцсон тэ Америкт ч юм уу Европод хичнээн 100 жил ингээд нэг экосистемийн тогтворчсны дараа гарцсан онлууд байдаг байтал манай Монгол өнөөдөр аяа өөр байгаа штэ тэ. Тэгэхээр ингээд Монголын хөрсөн дээр буулгаагүй өөр орчны одоо юу алимыг луунтай харьцуулаад байна шүү дээ тий. Алимын таардаг бордог луунд гусгаад гэдэг өөрөхгүй гэсэн чи ингээ гайхаад байгаатай аягүй төстэй. Зарчмын хувьд бол зөвийн хувьд бол зөв. Гэхдээ стил энэ ч өөрөө манай монголчин өөрөө юу вэ? Ямар өөр байгаа вэ? Тэрийг юун дээр нь үндэслэх вэ гэдгийг аягүй бодох хэрэгтэй санагддаг. Тэгэхээр нөгөө өөрийнхөө бас эхлээд дотоод хэрэгцээгээ маш сайн судлаад тэрэн дээрээ зөв одоо менежмент зөв зөвлөгөөгөө ч юм уу зөв хүнээч бас одоо маш олон коуч зөвлөгөөд гарч ирлээ те. Гэхдээ тэрийгээ бас бодож аваарэ гэж хэлэх нь тий. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас уянган мандэ зөвхөн бизнес гэлтгүү бас юм Голонго клуб гэдэг нээсэн гэж байна те. Тэгэхээр яг адилхан одоо өрхийн одоо үйлдвэрлэгч эмэгтэйчүүд ээжүүдийг ингэ сургадаг хөтөлбөр ментор хөтөлбөр гэж сонсон. Энийхэн талаараа бас ярив.
Яг анх эхэлж байхад бол ингээд хүн аяг бас айгүйх ганцаардтай юм байлээ ингээд те мэдрэмжээ хуваалцах те. Тэгээ ингээд удирдлага болон ажилтан хоёрын харилцаа бас яг ийм яг голтой орч ихээр орж болдог нэг тиймэрхүү харилцаа байдаг штэ те. Би одоо юу гэдгийг санхүү энд хэцүүдэд гэдэг юм уу жишээ нь хизээж ажилтанд очиж ярьж болохгүй те. За энд ийм асуудал үүсээд байна энийг яах вэ гэдэг юмгээ яриад ойлгох юм чинь ойлгохгүй юм чинь энд айгу өөр төрлийн мэдрэмж, өөр төрлийн хариуцлага, өөр төрлийн одоо юм ачаа үүрэгтэй явж байдаг. Миний хувьд гэх юм бол ажилтнуудаа маш тийм сэтгэл амрал ажилласаа гэдэг юм өсдөг байхгүй тий. Өглөө цагтаа ирдэг, туртаа ажиллаа хийж агаад цагтаа явдаг. Тэг гэр орондоо зарцуулах цагтаа өөрийнх нь амьдрал хангалттай хүрэлцгөөцтэй цалин хөлстэй. Тэгээд ингээд хөгжих боломжийг нь хангасан тий. Тэр хүний хувьд сэтгэл амар ах юмыг нь хангахыг хүсэж байгаа. Гэхдээ тэрийг хангахын тулд энд удирдлагын зөвс хийгдэх юм аяа өөр бас нэлээд ачаалтай байхгүй тий. Тэгээд тэрийг ингээд одоо яриг гэдэг юм уу ойлголцдог community гэвэл айгу ховор байдаг. За тэгэл яах чаргагүй нэг хідэн стартапууд нөгөө юмнуудаа хийж байгаа community үүсэл тэгэл тэрнгээрээ цолонгуудаа ярьж нэг уйлж ууж байгаа фаундерууд нийлээл тий. Фаундерууд нь тий. Гэхдээ хаа тэглээгээд стил бид нар одоо бие биендээ туслах хэмжээний хангалттай чадaltaй байгаа л юу илээ тэр гэхээр бас мэдгүй тий. Гэхдээ нөгөө талдаа яг энэ зовлон жаргалаа хуваалцах энэ хани мэдрэмж амар тийм чухал байгаа гэдэг. Тэгээд дөнгөжингээ стартапуудыг ч юм уу бизнес эхлэе явж байхад амар олон ийм учир нь олдохгүй юмнууд байдаг болохоор тэрнээс аль нь зөв юм болоо гэдгийг сонгоход аягүй төвөгтэй. Цаг хугацаа зарцуулна, нэгийг сонгож үзэн, фейлдэн дахиад дараагийнхаа сонгоно, асуудал үүснэ те ингээд нэг хувийн нэгтлэнтэй ээж үзэн, энд аутсорсинг хийж үзэн, баг өөрөө хийх нь холгүй гэл ингээл явж байгаа штэ те. Тэгэхээр энэ болгон дээр өдий хүртэл яг Монголын хөрсөн дээр нь яг Монголын брендийг үүсгээд явхад надад миний хувьд хамгийн одоо зөв зохистой бөгөөд боломжийн одоо санхүү хөвд ч гэсэн хамгийн бага гэхдээ хамгийн бүтээмжтэй байсан юу вэ гэдгийг л хуваалцах зорилгоор гэх юм уу те. Одоо Голонго ментор клубыг үүсгэн байгуулсан. Тэгээд тэр дундаас чинь би бол маш олон менторуудтай байсан. Мөнгөний төлөөд явж исэн, зөвөр өөрөө гуйж очиод менторинг авч исэн, айгүй олон төрлийн хөтөлбөрүүдэд хамрагдчихсан. Тэгмээд тэр менторууд дундаас хамгийн яг энэ кейсийн хувьд хамгийн зөвийг нь хэлж өгч исэн хинбэ гэдгийг мэдж байгаа учраас тэр хүнийгээ нөгөө хүмүүстэйгээ уулзалдаг гэдэг ч юм уу тий. Зочин болгож уулзалдаг. За яг энэ чиглэлээр энэ хичээлэл үнэхээр яг суурийг олж ирсэн шүү гэж байгаа бол тэрийгээ тэр охтуудтай хуваалцдаг гэдэг ч юм те. Гэт миний ингээд 7 жил туулсан юмыг ядарч нэг 3 жилд те туулаасай. Цаг хугацаагаа хэмнээсээ, мөнгө зартлаа хэмнээсээ, арай л сэтгэлзээ хувьд нэг ачаал багтай те ийм байгаасаа гэдэг хүсэлтээр Голонго ментор клуб үүсгэн байгуулагцсан. За тэгээд 2021 оны 1 сард үүсгэн байгуулагдчихсан. Нөгөө ковидын үед штэ тий. Тэгээд өглөө би яг сандаг байхгүй бид нар 6 цаг авалцдаг байсан. Тэгээд 6 цагийн гоод ямар ч машин зам дээр байхгүй. Манай гэр юм амар том цонхтой. Тэгээд хав харанхуу ямар ч машин байхгүй. Яг нэг юм цэлүүд нэг мэдрэмжтэй тий. Ингээд өглөөний тэгээд 1 сар чи хүүтэн штэ. Тэгээд гадаа ингээд цастай нэг юм цэврүүн харанхуу. Тэгээд тухайд болохоор манай хүү нэг 4 сартай байсан. Тэгэл нөгөө шөнийн хөхөлтэй те нэг хальт тавьчаал. Тэгэл гэрийнхнаасаа нуугдаал чимээ гаргачвал 3 цэрэг гээд байдаг. Тэгээ ингээ хамгийн ингээ зэлүүд буланд нь ингээ нэг чихвчтэй тэгээ хамгийн аяархнараа те ингээ тийм онлайнаар хичээл орж эхэлж байгаа байхгүй. Тэгвэл уулзах боломж авахгүй одоо ковид үедээсэн болохоор тэр ковидээсэн болохоор эхлүүлсэн. Нэг гэртээ зүгээр суугаад иж чадахгүй. Бас нэг юм өөр нэг юмд анхаарахгүй болол тэнд чинь 3 түрээсийн зардал ажилчдын нөгөө цалин дараа тэгэнгүүт ямар ч борлуулалт байхгүй өрнө тийм амар олон юм байхаар бас нөгөө талдаа өөрөө ингэ сатааруулах юм хэрэгтэй байсан гэх юм уу. Тэгэд Голонго цэг эмэн гэж байсан таад маань мэдэх болвол Голонго эмэний багт 33 эмэгтэй байдаг байсан. Тэгээд үүсгэн байгуулагч Амгалан Баяр гээд манай одоо яг ментор байгаа. Тэгээд бид хоёр нийлээд Голонго бизнес класс гэж хийгээд тэгээд Голонго бизнес классаасаа өргөжлүүлээд ментор хөтөлбөр гэж зарласан байхгүй. Тэгээд ер нь бол бизнес бол юм тасралтгүй хөгжих, тасралтгүй цэнэглэгдэх юм дадлын процесс юм аа тий. Одоо амьдралд юу ч болж болно. Энэ бол хэл бэлдсэн. Тэгвэл энэ бол юм тасралтгүйгээр суралцах процесс байж иж бид нар даван туулна тий. Тэгэхээр тэр дадлыг нь олох зорилготой хөтөлбөр гэх юм аа тий. Тэгээд ингээд 6 цагт ингээд хичээлээ ордог. Хаяа ингээд хөөхтэй болоод ингээд хөөхтэй хөхөөлж агаад ингээд Голонгогоо явдаг байсан. Тэгээд ингээд эргээ харангууд одоо хүү маань 4 хүрэх гэж байгаа.
Галанга ментор клуб 4 нас хүрэх гэж байна. Тэгээд энэ дундаас бүр огт байгаагүй бизнес шинээр эхэлсэн байгаа. Эхэлсэн явж агаад 2-3 удаагийн хөрөнгө оруулалт аваад дараагийн шатанда гарсан хүмүүс байгаа. Зарим нь бол бүр ингээд би энийг зүгээр нийгмийн шаардлагын хүрээнд хийсэн байна гэдгийг ойлгосон ч хүмүүс байгаа. Зарим хүмүүс ингээд тэ бүх хүн бизнес хийгээд ах чи би ч гэсэн их хэвээр ч гэдэм үү те. Тэг эхлүүлсэн юм бас байдаг. Тийм. Тэгвэл яг чин хүсэл нь юу байсан гот би зөвхөн хүүхдээ хараал гэртээ сухтаа enjoy хийдэг байсан юм биш тэгээд хүртэл мэдрэхтэй. Тэр боломж нь бас өөрийгөө бас маш сайн олж харсан менторууд одоо харуулах зорилготой менторуудыг хийвдэг юм тий. Бизнес биш юм аа гэж ойлгосон ч хүн биш дээ. Тэгтэл ямар ч лсэн тэр хамрагдсанараа ямар ч лсэн өөрийгөө ойлгосон. Тийм. Тэгээ маш нөгөө янга маань маш дайчин entrepreneur хүмүүс ер нь ингээ яг манай подкаст дээр орж ирж байгаа зочдыг ингээ сонсоод хахаар яг ийм ижлэгэн ийм дайчин ямар нэгэн асуудлыг шийдвэрлэе гэж орж ирдэг. Тийм бэжэж ер нь үүсгэн байгуулагч энийг үндсэн шинж чанар байгаад ах шиг байна л да. Тэгэхээр нөгөө яг ээж байхдаа 2 сартай байхдаа 4 сартай байхдаа ингээ дандаа нэг юмнуудаа ингэж эхэлж исэн байна. Энийний одоо гол чи яаж айгүй олон бүр хамгийн доод зэгтээ очсон гэж сая ярьлаа шүү дээ. Давнд гэхдээ энийг даван тулсан гол туршлага чинь юу байв те. Тийм ээж хүн гэдэг өнцгөөсөө бас харахад те. За хамгийн нэгдүгээрт нь гэх юм бол миний нэг баримтлагдаг зарчим дотор одоо хүүхдүүдтэй ингээд том болсон хойно одоо би ингээ хүүхд та урыгаа байгаагаар бахархдаг шүү гэж хэлмээр байгаа шүү дээ тий. Тэгж хэлхийн тулд та уран маань одоо манай Монголд аяг байдаг үзэгдлүүдийн нэг ингээд хүүхдээ харсараа би юу ч хийж чадаагүй гэдэг ээжүүд ийм гомдлоо өгöd байгаа байхгүй. Тэгэхээр би хүүхдтэй хэлхийг хүсдэг юм нь та гурав надад түлхэж золсноо гэхээс биш хизээч намайг хойшоос угшилтан байгаагүй шүү гэдгийг ам бартам хэлмээр байдаг. Тэгээд энэ угаасаа нөө хүүхдээ олох чинь ээжүүдийн шийдвэр те. Миний өөрийн шийдвэр. Тэгээд би өөрөө шийдэж хүүхэд гаргаснаа өсөл мөрөөдлийн хойноос хойшоос унгатаа там болсон энэ тийм нэг гомдол тээсэн юм яриад ах юм бол аюу жоохон хүүхдэд буруу нөлөөтэй юм уу гэж боддог. Тэгэхээр миний хүүхдүүд миний асар том яг юм мотивацууд байдаг. Нөгөө талд нь ингээд эмгтээчүүд чинь нэг өөртөө жоохон юм мэтгэлгүй байдаг да. Ингээд хүүхдүүдэд төрүүлснийхаа дараа ингээд хараад хамгийн түрүүнд бодогддаг юм нь би ийм хөөрхөнтэй ийм гоё хүүхд төрүүлж чадчих байгаа юм бол өөрөө хийж чадахгүй гэж тий. Тэгээ ус нь бол амар easy байгаа байхгүй юу? Тэр чинь ингээд нэг хитэн одоо юу гэдгийг бодох сэтгэх үйлдэх процессын л тухай. Тэгтэл тэнд бүтэн ингээд хүн бүтээсэн байна шүү дээ тий. Тэгээ өөр юу хийж чадахгүй гэж гэдэг амар том мэтгэл төрдөг. Тэгээд ээж хүний хувьд гэх юм бол ингээ 3 хөрхөн хүү дэрсэх учраас манайгаар бас амар хөдөлгөөнтэй. Сайн нэгэн 7 хүрсэн, утгагүй 6 хүрэн, 4 хүрнэ гэдэг ингээ 3 хүү байгаа. Хонд хараалаад нөө 8 сарын зэрэгтээр харахын төрсэн. Тэгээд тачаалтай байдаг үйл байдаг. Гэхдээ тэгсэн байлаа гэд энэ нөгөө талдаа бас миний сонголт шүү дээ тий. Тэгээд хүүхдүүдээ одоо юу гэдгийг ингээд нөгөө нэг ээжийн оролцоо байхгүй ч юм уу те ингээд ээжлэн мэн гимшин штэ. Өглөө орноос нь босгоол өдөр хичээлдэн зөөл хоолыг хийж өгөөл гэл ээжийн үнцэн үүргүүд байгаа. Тэргээ байлуулах хийх гэж хичээдэг. Гэхдээ зарим тохиолдолд бас хоошоо тавих үе байна. Яг ингээл юу гэдгийг ребрендинг хийх гээл үйлдвэр нээх гэж байгаа үед ингээл өдөр болгон хүүхдүүдтэй хоол хийж өгөөл номын өшөөж өгөөл унтуулж чадахгүй байхгүй те. Гэхдээ том болсон хойно нь одоо юу гэдгийг миний том хүү ээж би бизнес хийж үзмээр байна гэх хүрээд ирэхэд нь хийх юм миний хүү гэж хэлэх ээж нь хийгээд үтсэн энэ дээрээ анхаараараа миний хүү чадна гэж хэлэх хоёрыг өөр ахгүй тий. Тэгэхээр ирээдүйн одоо яг ингээ 3 том хэрвээ манлайлагчийг бэлтгэж байгаа бол 3 одоо өрхийн аавыг бэлтгэж байгаа бол тий. Тэр хүмүүсийн одоо яг юм майндыг нь тэлхийн тулд би өөрөө ч гэсэн чадах хэмжээнийхээ хоол явсан байх хэрэгтэй гэж үздэг. Тэгжиж би өөрийн оюун бодлоо задлж ижиж тэр хүүхдийг ч гэсэндээ илүү алсын хараатай илүү хол замд туулах тэр нэг алсын харааг зурхлагт нь спорт болчихдох юм болоо гэж боддог. Тэгэхээр энэ талаасаа нөгөө талаасаа миний бас ээжийн үүргийн хувьд хүүхэдтэй 3 хүүтэй хүний хувьд бас аны нэг өөр гэж бас боддог байгаа. Тэр хүүхэд ч одоо яг ээжийн ураг хараад өсдөг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ээжээ хараад эдгэр нөлөөг аваад харин нэгрээл ингээд өсгөр чинь. Тэгтээ яг хөө тэр бол хүмүүний сонголт л байгаа л да тий. Яг хүүхдийнхаа яг хажууд нь байгаа хүмүүний ингээд тэрнээс яаж жаргал мэдэрдэг ээж нар бас арай өөр зүгөөсөө миний нурууг хараад өсөө гэдэг ээж нар бас байна гэдэг янз бүр. Тэгэхээр энэ дээр бас айгүй мундаг
юутай буруу Манлайлалтай. манлайлалтай буруу ирээдүйн өрхийн тэргүүний өсөж гин гэж ингэж бодож өсөж байгаа нь бас өөрөө айгүй. Тэгээ яг тэр утгаараа ч бас нөгөө өрмөн гэдэг брэнд нас яг дөрөв одоо юу бас яг тэр гэр бүлийнх нь нэг хэсэг болол яг тэрэндээ яг тэр сэтгэл зүгээрээ хандаж явж байгаа учраас магадгүй юм олон жилийн хугацаанд тууштай амжилттай ребрендинг хийсэн болгоно амжилтыг авчирч байгаа байх гэж бодлоо. Тэгээ маш их гоё зөвлөгөөнүүд өөрийнхөө мэдрэмжүүдийг хуваалцаж байгаа оянгад бас баярлалаа. Тэгээд бас нөгөө яг одоо магадгүй ингээд стартап эхэлсэн эхлэх юм уу тийм эхлэхэд ингээд явж байгаа хэрнээ бидний подкастыг сонсоод одоо нэг тийм мотивац өгчий гэсэн мотивац авчий гэж байгаа тэр сонсогчдод зориулаад нэг гоё зөвлөгөө өгвөл юу гэж зөвлөх вэ? Зөвлөгөө гэхэд одоо яг эсэм дээр ингээд зүгээр анзаарах юм бол хүний мэдрэмж аягүй чухал юм байлээ. Одоо яг ийм фаундерийн спирит гэж үгдэгтэй ингээд сүнслэгтэй яг тэр хүний дотроос гарч байгаа тэр хүслийг бусад хүмүүс гаднаас нь хараа ойлгоход аягүй хэцүү. Тэгээ тэр нь өөрөө тухайн хүний ингээд дотроос нь ингээд мотивац болоо яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрийгээ бас аягүй сайн үнэлж хайрлах хэрэгтэй юм байлээ. Одоо тэр үнэт зүйл тэр мэдэрч байгаа мэдрэмжийг одоо бусад хүн ойлгох шаардлага бол байхгүй. Тэгэхээр тэр хүний өөрийн л дотор юм байгаа байхгүй. Тэгээд хизээч ямар ч эксперт хүн мундаг туршлагатай хүн байсан байлаа гэсэн яг өөр шиг чинь чиний бизнесийг хизээж ойлгож мэдэж анализ хийж чадахгүй тий. Тэрийг аягүй сайн бодож өөртөө ихтэй байгаарэ гэж хэлмээр байгаа. Яа гэх юм бол за би ч одоо нэг газрын кадастрын гутаа ханаас нь маркетинг гэсэн тий яг бизнесийн хүн бас биш байгаа штэ. Тэгээ онгот ингээд нөө бизнес дээр эхний одоо 4-5 жил бол амар өргөг болдог байсан. Би энэ ноёдлын салбарыг бүр түүч мэдгүй тий. За тэгээ бизнесийн салбарт бүрч мэдгүй миний бийж байгаа юм нэг хальт маркетинг юм байна. Ээжийн мэдрэмж байна тий. Тэгэнгუთ ингээд бусад бизнесийн хүмүүс миний л бизнесийг аяусаа хөгжүүлээд өгчих юм шиг тий. Бусад хүмүүс л зөв яриад би л буруу яриад байгаа юм шиг гэдэг ч юм уу тий. Эндээсээ болоод амар олон хүний үгийг сонсоод тэндээсээ алдчих байгаа юм ч байна, унж байгаа юм ч байна тий. Ингээ явж идэг. Гэтэл яг анханаас нэгтлээд юуг бүтээхийг хүсэж байгаа юм, юуны хойноос явж байгаа юм, ер нь алдсан туршлага нь, онсон туршлага нь гэдэг бүх юм миний дотор байж байгаа учраас тэрийгээ ил гаргах нь айгу зүг байсан юм байлээ. Тэгээ яг ингээд бид нарт hard skill, soft skill ингээд мэдээлэл хэрэгтэй байдаг. Тэрийг авчаад эцсийн одоо яг ийм шийдлээ гаргахтаа яг өөрийнхөө тэр дотортой тэр мэдрэмжийг бас дагах нь нөгөө талдаа бас бурууддаггүй юм байлээ шүү гэдгийг л хэлхийг хүсэж байна. Тэгэхээр ингээд зөрөгтэйгаарэ өсөөсөөгөө эхлүүлээ үзсэн болвол тэгээд энэ замыг сонгодог дийлэнх нь тэ ингээд буцаж чаддгүй гэх юм уу. Тэгэхээр угаасаа нэгэнд эхэлсэн зам тэгээд тэндээ илүү зоригтой, ам бартам тэ эргээ харахад харамсах зүйлгүй байхын тулд тэгээд нэг хүний үг сонсох үедээ сонсохгүй үедээ бас өөрийгөө сонсчиж байгаарэ. Өөрийгөө авахын аваад тэгээд боломжлогд байгаа хэрэгтэй. Сайн тэгээд founder spirit гэж хэллээ шүү дээ. Тэгээд уянгаа яг өөрийнхөө founder spirit-ийг яг юм байна гэж мэдэрчсэн байг тэр нь яг юу исэн бэ одоо хэлж авах би ч юм уу. Нөгөө нэг өөртөө тулдаг айгүй олон үеуд байдаг. Ингээд хөөхтэй дөрүүлснийхаа дараа ч гэсэн би зөвөр юу гэж бодсон бэ гэхээр ингээд бизнес хийгээд явж явах тутамдаа би л өөрөө лүгээ гүн татгшаа орж өнгөж ухдаг гэх юм уу. Тэгэхгүй бол өөрийгөө таних мэдээгүй ээжээж бусдыг ойлгох гэдэг худлаа юм байлээ. Тэгэхээр бусдыг ойлгохын тулд өөрийгөө илүү сайн танин мэдэх, юу хүсэж байгаагаа ойлгох гэл ингээл буцаал татгшаа бууж байгаа. Тэгээ тэр процесс дээр ингээд бүр ингээд жоохон байх үе мууе гэж бодонгод би зүгээр айгу бүтээлчлээ хөхтэйсэн юм байлаа. Тийм хийх дуртай. Ингээд шар цаанаас салтгүй хөхтэйсэн. Айгу сонирхолтой. Тэгээ манай ээж ингээд миний хамгийн анхны сандаг бүтээлх юм бол 2000 онд Египт яваад 8 настайс юм байсан гэсэн. Египт явангуудаа ингээд нөгөө далайн хэргийн баахан юм дун хисануудыг уутан тэгээ адардаг байхгүй юу? Тэгсэн чинь тэдрийг нь харж агаад шар цагаа уунгата нөгөөдөлийг нагаад яст мэлхий шууд мэр хийгээд тэг ингээ хамгийн ойрхон хүмүүст ингээ өгдөг байсан. Тэг тэндээсээ би амар аз жаргалаад гэсэн. Юу ч юм байгаа юмыг ямар нэгэн хүнд хэрэгтэй хүнийг баярлуулах юм болгож хувиргаж байгаадаа би амар хаппи байдаг байсан. Тэг ингээ сүлд бодонгод энд хэрэггүй байж болно, тэнд хэрэггүй байж болно. Эсвэл энд нэг ур чадвартай, энд нэг ур чадвартай. Яг дан дангаараа үнцэн бүтээх гол энэ хоёрыг нийлүүлээ дундаас нь илүү үнцнийг бүтээ гэдэг ийм одоо хүсэл гэх юм уу те. Одоо тийм л юм миний дотор бүр багахаас эхлэх байсан юм шиг байлээ.
арай л онцгой, арай л гоё, арай л хүний сэтгэл төрхөр юм байлгыг гэдэг. Тэгээд анханасаа эхэлсэн юм чинь одоо нэг аягуулсан ойж чаддаг хүний бүтээлийг нь энд аягүй гоё зурдаг хүний бүтээлтэй нийлүүлээл тэгэл тэр дундаас ингээд аав ээжийн хайраас төрсэн бяцхан хагуу гэдэг боди мэдлээ шүү дээ тий. Тэгэхээр тэр юм маань байсан учраас л ингээд явж исэн баг. Тэгвэл систем дээр ч гэсэн энд байгаа системийг энтэй нийлүүлчих юм бол илүү үр бүтээмжтэй тэгээд одоо хүний хөдөлмөрийг хэмсэн юм системийг үүсгэж болох юм байна гэдэг ч юм уу тий. Тэр зүйлүүд байдаг юм байна гэдгийг тэгэл одоо бизнес хийж явах явцдаа ойлгосон гэх юм уу. Одоо бол тэгэл одоо миний хийдэг юм холбогчл хийдэг. Тэгэхээр одоо энэ холболт хийдэг юм бол хийн. Бусдын нь бол бус сайн чаддаг хүмүүс нь хийгээд юм юмтэй. Дизайнер ингээд оюухан ингээд гэхдээ яг нийлүүлээд ингээд яг эцсийн хоол болох юм болохоор тэрнээсээ өөрөө бас кайф авдаг байх юм. За тэгээ бид нарын урилгыг хүлээж авсан Янгаада маш их баярлалаа. Маш их үнцэнтэй мэдээллүүдийг өглөө. Ингээд сонсоол үргэлжлүүлээл бас яриад баймаар санагдаж байна тий. Ярилал өмөр тий. Нөгөө бас цаг байгаа тий. Тэгээ бас нөгөө гойлонгоо ментор клубээр нь дамжуулаад бас Янгаатай хүмүүс маш олон ментор өөрөөс нь яг ингээд тулгарч байгаа асуудлуудаа шийдвэрлүүлэхийн тулд бас ментор авахыг хүсэж байгаа хүмүүсийн манай подкастыг сонсоод бас гарч ирж магадгүй. Тэгэхээр голонгоо ментор клубаар нь дамжуулаад бас авч болох боломжтой байгаа тий. Боломжтой. Яа тийм бол тэр нь гэж. Тийм би тэгэхэд би болохоор ер нь бол 40-с илүү хэтрүүлмээргүй байгаа. Тэгээ одоо бол 40-үнтэй байгаа. Тэгээ нэг олон болчоор юу нь унчих гэж чанар нь унчих гэдэг байгаа гэдэг. Гэхдээ дараа эргчлүүдэд илүү өргөжүүлнэх гэж найж байгаа. Энэ жилдээ бол ер нь бол дүүрсэн маа. Гэхдээ нэг удаагийн ч юм уу 2 удаагийн уулзалтан дээр сонирхоод ирээд тэгээд давж болох бах. Би бол яг ийм менторингээ болохоор урт нь EBRD-ийн менторинг дээр ментор байж хаад 2 жил ингээд ментор явж байсан. Энэ жил бол зөвхөн голон ментор клубийнхаа гишүүдэд л илүү нөө ганцаарчлсан уулзалтуудыг хийн гэж байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд бас хүмүүс одоо нэг үзэж байгаа фаундеруудтай гэж хэлэхэд тодорхой ингээ бизнесийн төвшөнд гарангууд ингээ амар олон тийшээ ингээд бие хуваах хэрэг гардаг тий. Одоо бид нар чи өсөөстэйг нэг компани төлөөлөө явж байгаа PR-ыг хийнгээл энэ тэнд очин сургалт уулзалт гээл ингээл явна тий. Тэнгууд ингэж олон талд бие хуваагаад хахаар сүулдэ нөгөө энерги маань ингээд жоохон үрдэнгүү зарцуулагдчих гад байдаг тий. Тэгэхээр энэ жилээс эхлээ би нэлээ ингээд дотгошоо хомж эхэлж байгаа. Тэгээд нэг илүү цагаар ажилладаг эсвэл өөр олон албан тушаалууд ашдаг байсан юмнуудаа нэлээ багасгаад түрүү жил би тоолоод утсан чинь 8 албан тушаал ашдаг байсан байлээ. Энэ жилийн хагас жилээс эхлээ 3 болгоод цөөрүүлэн гэсэн амлалтыг өөртөө тавьсан байна. Тэгэхээр хаяач гэсэндээ тий ингээд хит хайпер актив байгаа бол дотгошоо хомихгүй бас хэрэгтэй байдаг шүү. Тэрийгээ бас мэдэрдэг байгаарэ. Тэгэхгүй бол ингээд burn out болтлоо тий. Бид нар чи ингээд анхаарахгүй явж байгаа эцсийн цагтанд тулгаал би өвдөөл имлэг тачснаа юу илээ гэснэ нөө existential crisis лөө тий. Би яах гэж тэр шатад бухавцнууд нэмээд байна. Тий тэрэн дээр очлоо бас бити өөрсдөө ядраагаа. Тий ер нь одоо ингээл нөгөө нэг юу гэдэг чинь арга бэлэг гэдэг шигтэй нэг ингээд арга биш ингээл та гэжсэн аа. Ингээд 50 бол өдөр шөнө ээлжилдэг шиг ялаа зүйл ингээд яг ингэж ээлжлэл байх хэрэгтэй гэдэг. Тэгээ ажил дээр ч бас тийм байх юм байна. Тэгэхээр фаундер хүмүүс минь мэдээж актив байх үедээ идэвхтэй байна. Бас ингээд доторлогоо хөнөх үе бас ялгаж сурах нь тий. Тэгээд энэ удаагийн маань подкастын зочноор Буянга өргөн брендийг өсгөн байгуулагч юм гайхалтай бүсгүй оролцлоо. Яг өөрөө 3 хүүхдийн ээж тэгээд ментор клубын ментор тэгээд өөрийн брендинг хөгжүүлэгч өшөө юу ч байгаа. Тэгээд маш олон зүйлүүдийг ингээ зэрэг амжилтдаг. Тэгээд маш их өөрийн юутай дотоод энергитэй тэгээд өвдөлттэй шаргуу тэгээд тасралтгүй суралцдаг хүн гэж ойлголоо. Тэгээд цаашдынхын тас ажилтнууд өндөр амжилтыг хүсье. Тэгээд болон брэнд нэлээд том болоод өргөжөөсэй. Тэгээд бас гэр бүл наад жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа.